Өсвөрийн шатарчдын 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 800 гаруй хүүхэд оюун ухаанаас хорин өрсөлдөж байна. Өсвөрийн шатарчдын улсын аваргын тэмцээн шатрын спортын нэр зүтгэлтэн нэр тасгалжуулагч спортын мастер Шарвын Пүрвжүү багсны нэрэмжит болон явагдаж байна. Тэмцээнд 19 аймаг 9 дүүрэг 25 клубээс 6-аас 18 хүртэх насны шатарчид хамрагдан оролцож байгаа юм а. Тэмцээний нээлтийн ёслолд улсын хурлын гишүүн, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Саран Чимэг, улсын хурлын гишүүн Ананд Базар, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Монгийн зохицолтын захирал Гавья тогш, Лавга нарын тэргүүтээ хүндэт зочид төлөөлөгчд оролцож өсвөрийн шатарчидтай баяр хүргэж тэмцээнд нь өндөр амжилт хүслээ. Энэ тэмцээнийг улсын хурлын гишүүн, шатрын спортын дэд мастер Шарвын Пүрвжүү багсны шав Ананд Базар ивэнд итгэжээ. Тэрээр багшийнхаа дурсгалыг хүндэтгэж 2021 оноос эхлэн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Пүрвжүү багшийнхаа нэрэмжит болгож оюун түлхүүр нэртэйгээр ивэнд итгэж явуулж явахар боллоо. Ирэх жилээс Пүрвжүү багшийнхаа нэрэмжит өгөөд оюун түлхүүр гэдэг энэ тэмцээнээ нэрлэхээр боллоо. Энэ бас их сайхан бэлэгдэлтэй. Яагаад гэвэл оюун түлхүүр гэдэг нь өөрөө оюуны түлхүүр гэсэн сайхан нэр. Энэ үнэхээр шатрын спорт бол өөрөө оюуны түлхүүр болсон спорт байгаа. Манай хүүхэд залуучууд бол ирээдүйд хамгийн өндөр амжилт гаргаж чадах их мастер, гроссмейстер, дэлхийн хэмжээний шатарчд Монголын ирээдүйд улсын хүүхэд огчудаас төрнөө гэж бодож байна. Дорнод аймгийн Булган сумын уугуул шатрын спортын нэртэй зүтгэлтэн дасгалжуулагч спортын мастер Шарвын Пүрвжүү багсан 20 гарсан наснда шатрын спортоор хичээлж улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 8 удаа шалгаран оролцож улсын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнд төрүүлж спортын мастер цол хүртэж байжээ. Пүрвжүү багсны бас нэг онцлог нь шатрын төрлөөр 300 орчим тэмцээн өөрөө санаачлан зохион явуулж байснаас 200 тэмцээнийг нь өсвөр үеийнхний дунд зохион байгуулж байсан гэдэг. Түүний нэг нь оюун түлхүүр сэтгүүлийн нэрэмжит өсвөрийн шатарчдын тэмцээн байсан юм а. Мөн олон шив бэлтгэн гаргаснараа бахархалтай.